Бэлтгэл хошууч болд 90-ад оны сүүл үед хулгай дэрмийн нэг хэрэг мөрдөх явцдаа сэжигтэн идэхэд чулуун цоож гихчэд идэхэж найдаад ганц худгийн урьдчилан горих төвөөс түр хугацаагаар гадуур гаргачи. Тэгтэл тэр хулгайч итгэл эвдэн оргон зайлсан байна. Үүнээс болж мөрдөн байцаагч болд ажлаасаа халагдсан байна. Гэхдээ ганц нэг шалтгаанаарч бус. Өөр хэд хэдэн сэжигтэнд итгэл үзүүлээд бас л тэдэнд чадуулсан ажээ. Төвний яриаг сэрүүл. Таныг хулгайчууд их сайнаар ярьдаг юм билээ. Та тэдний гэмт хэргийг хаацалдаг байсан хэргүй? Яалаа гэж тийм юм байхад би ямар ч хулгайчтай хүн гэдэг талаас нь харьцаж байж мэдүүлэг авдаг байсан. Ёр нь хүний гүйцэд мэдэрч байж үнэн зөв мэдүүлэг авах хэрэгтэй. Энэ ч утгаараа би нэг хэргийг 14 хоногийн дотор таслаад шүүхэд шилжүүлдэг байлаа. Ёр нь мөрдөн байцаагч хүн гэмт хэрэгтний дотоод сэтгэл рүү өнгөж чаддаг байх ёстой. Хэрв дотоод сэтгэл рүү лавхан өнгөж чадахгүй бол гэмт хэрэгтнүүд хэрэгэ хизээч үнэн зөвөөр нь мэдүүлэхгүй. Би ингэж л ажиллаж байсан. Цагдаа мэрэгжил намайг ийм зан чанартай болгосон юм. Өдөр бүр янз бүрийн зан авиртай 10-аас 20 хүнтэй харьцдаг байв. Тэдэн дотор сайн ч хүн би, муу ч хүн би. Гэхдээ сайныг нь өмгөөлж хамгаалаад мууг нь улам буруу тийш нь мушгаад байна гэсэн үг биш шүү дээ. Миний хувьд гэвэл сайн муу ямар ч хүнд адилхан хүнлэг сэтгэлээр ханддаг байснаас муу хүмүүст чадуулсан юм да. Муу хүмүүст хэрхэн чадуулсан тухайга ярина. Тэр бүгдийг тооч харга байхгүй. Яахав санаанд тод үлдсэн зарим нэгнээс нь ярил та. 1990-ад оны дунд үед наран туяа гэгч 50 гаруй насны залилан мэхлэгч авгаад хулигтуулж ёстой хулигэн дээр хонгор шар цэцэг ургуулсан да. Түүнийг хэн харсан залилан хийчихнэ гэмээргүй чихтэйхэн намтай авгай. Ааш цаан дөлгөөн тайван хүнтэй харьцаж байгаа байдал нь ч аргагүй сэтгэл татмар. Анх над дээр мөрдөгдөж ирэхдээ хамаатныхаа нэг хүний байрны ордорыг ламбардан тавиад зарж үрсэн хэрэгээр ярьсан юм. Үүнийг би залилан биш гэж бодож байв. Хамаатны хүн нь надад хандж наран туяа манай байрны ордорыг надаас гуйж биш залилж авсан юм шүү. Өөр бас хэд хэдэн хүний байрны ордоор залилсан сурагд уулзсан. Ёр нь энэ хүний гадуур байцааж болохгүй шүү. Мөрдөнд нь байлгаж байх хэрэгтэй гэж сануулж байсан юм. Гэтэл наран туяа надад мэдүүлэхдээ манай хамаатны нэг хүүхэн намайг чадах гэж 9 шидийн үлгэр зохиогод байгаа юм. Би яхав хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд байрны ордорыг нь гуйж аваад ламбарданд тавьчихсан юм. Тэгтэл хүү маань сургуульд орсон ч юм байхгүй дээрмийн хэрэгт холбогдоод шоронд явчихсан. Би түүнд хөнгөн ял өгүүлэхийн тулд шүүгч нарт хэд гурван юм атгуулсаар байгаад нэг л мэдхэд бүх мөнгөө дуусчихсан. Тэрнээс биш би залилан хийхийн тухай зүүдлээч үгүй. Эгчигээ мөрдөн суулгаж үйл тамыг минь үзээд яах вэ? Гэхээр нь би түүний үгэнд итгэхэд өрөвдчихгүй юу? Уг нь би наран туяа авгайг хамаатных нь хүнтэй нүүрэлдүүлэх ёстой байлаа л та. Тэгэд за яхав дараа нүүрэлдүүлье гэж бодоод түүнийг гадуур байцаагаар шийдэв. Тэгтэл наран туяа авгай гадуур байцаагдж байх үедээ Солонгосын виз гаргана гэд 7-8 хүн залилчихсан байгаа юм. Нэг өдөр намайг манай дарга дуудаад "За чамд байцаагдж байгаа наран туяа гэдэг хүний талаар 7 өргөдөл ирж хэд байна. Энэ хүнийг нэг хэсэгтээ ганц худагт нь байлгаж байгаарай. Их аюултай итгэхэд байна шүү" гэдэг байгаа. Тэгэхээр нь би энэ хүн чинь гадуур байцаагдаад байгаа шүү дээ гэж хэлтэл дарга учиргүй уурлаж хэн чамайг гадуур байцаа гэсэн юм. Тэр хүнийг одоохон баривчил гэж тушаал. Би яарч сандраад баян хошуунд байх хашаа байшинд нь очтол аль хэдийн өөр айлд зараад алга болсон байв. Ингээд би хад мөргөж байгаа юм да. Нөгөө хамаатных нь хүнтэй очиж уулзтал би чамд сануулаа биз дээ. Хүүхдэн дээрэм тонуул хийгээд шоронд орсон гэдэг нь шал худлаа. Тэр одоо Солонгост байгаа. Энэ тухай надаас асуухгүй яасан юм бэ? Миний байрны асуудал одоо тантай холбоотой шүү гэд намайг бариад буучсан. Би наран туяа авгайг мөн чих ирж сургалсан. Монголоос олдоогүй. Тэгтэл хэдэн сарын дараа Солонгост байгаа сурагд уулзсан. Солонгос явж түүнийг барьж ирэх талаар даргадаа мэдэгдэл. Дуртай юм бол чи өөрийнхөө зардлаар явахгүй юу? Чиний алдсан хүнийг авчрах зардал цагдаагийн төсөвт суугдаагүй гэсэн.
Ингээд хамаатны хүн нь хохироод би арга хэмжээ агуулад өнгөрсөн. 1998 онд ерөнхийлөгч Баг Бандийн гаргасан хохирлыг нөхөн төлөвлөх захирамж бидний ажилд их чөдөр тушаа болсон юм. Тухайлбал манай ард иргэд өөрсдийнхөө сонор сэрэмжгүй байлаасаа болоод хулгайн эд зүйлсийг хямдхан үнээр авчихдаг. Тэрнийг нь хурааж авах гээд очиход бөөн хэрэг зарга үүсгдэг байваа. Би үнийг мөнгөөрөө худалдаж авсан. Яахаараа хурааж авах гээд байгаа юм бэ гэж дайрч. Энэ эд зүйлс чинь хулгай юм байна гэж мянга учирлаад нэмэргүй. Сүүлдээ арга барагдахдаа шүүхийн тогтоол гарахаар таныг хохирлгүй болгож өгнө гэж худлаа хэлээд авахд хүрдэг. Тэгээд дараа нь шүүхтэр очиод хохирлоо нөхөн төлөвлөх гэж бас л бөөн хэрүүл маргаан үүсгдэг байлаа. Хамгийн сүүлд та ямар хулгайчад итгэл өгөөд ажлаасаа халагдчихсан юм? Дамдингийн чулуун цоож гэгч орон байрны хулгайчид бүр мөсөн хөнтрүүлсэндээ. Энэ хулгайч 4 сая төгрөгийн хохирлт 10 гаруй холбогдогчтой. Орон байрны хулгайн ховд нэлээд том тооцогдохоор хэрэгт шалгагдаж байсан. Хийсэн хэрэг нь бараг илэрчгээд өөрөө ч хамаг хэрэгэ хүлээчгээд байсан юм. Тэгтэл нэг өдөр хизээгүй төрөх болчихсон ихнэр нь над дээр ирээд чулуун доржийг төрөх хугацаагаар гаргаад өгөөч. Өчигдөр ээж нь нас барчихлаа гэд уйлж хайлаад эхлэв. Би өмнө нь наран туяа гэдэг авгааг Солонгос руу алтчихсан болохоор нэлээд яхир загнаж дарга дээрээ ороод учир байдлыг хэллээ. Тэгтэл дарга ээж нь үнэхээр нас барчихсан юм бол одоо яа гихв. Гэхдээ чи ээж нь нас барсан эсхийг заавал шалгаарай. Урд өмнө чи шалгаж нүүрэлдүүлэлгүйгээр гадаад руу хүн алдсан хүн шүү гэж санав. Би чулуун доржийн ихнэрийг дагуулад гэрт нь очтол хашаанд нь байсан нэг гэрийн өрхийг бүтээгээд хаалгыг нь банзаар таглаад хатчихсан байв. Жижигхэн шавар байшинд нь ортол мээрэл ажил явдал болж байгаа бололтой 2-3 эмэгтэй хоол унд бэлдээд авдар дээр нэг настай хөгшний зургийг тавьчихсан өмнө нь зул өргөчгсөн байв. Тэр хүний зургийг хараад энэ чулуун доржийн ээж үнэхээр мөн үү гэж асуутал ихнэр нь мөн байлгүй яахав. Худлаа гэвэл та зургийн альбом үзэх үү гэд нэлээд зузаан зургийн альбом гаргаж ирвэ. Тэр альбомонд чулуунд орж ээжтэйгээ хамт хуулсан зураг байхыг би олж үзээд аргагүй итгэсэн юм. Тэгээд л би тэр даруйдаа чулуунд орчийг ганц худгийн урьдчилан хорих төвөөс сулчихсан. Би түүнд хандаж за сэтгэлээ бариарай. Ээж чинь өнгөрчихсөн байна гэхэд тэр учиргүй ихээр уйлж байсан. Ээжийнх нь ажил явдал 3 хоногийн дараа болно гэж эхнэр нь ярьж байсан. Би ажил явдлыг нь дөнгөж дуусангууд чулуун доржийг авч явахаар болсон. Гэхдээ бас хөөхөн залх хэрэгэлсэн. Ажил явдал дуусны маргааш би чамааг авч явна гэж тэлсэн. Үнэн хэрэгтээ би ажил явдал дууссан хойно очоод авчих байлаа л. Хэрвээ маргааш нь би очиж авбал чулуун дорж ээжигээ хөдөөлүүлчихэд л оргон зайлж мэдэн шүү дээ. Би имийг яаж мэдэх вэ гэж бодоод ажил явдал болохын урд оройн чулуун доржинд очлоо. Тэгтэл тэр байдаггүй. Тэрч байтугай хашаанд нь байсан нөгөө гэрийн яндангаас утаа өвгөж байна. Байшинд нь явж ортол хинч байсангүй. Тэгэхээр нь гэрт явж орлоо. Шал танихгүй хүн өгтөв. Энд тийм хүн байдаггүй гэл. Би багтарч ууралсандаа тэр хүнийг заамдаж аваад ажил явдал хизээ болж өнгөрсөн бэ гэж хашгартал юун ажил явдал вэ гэж мэдэн бодолж байна. Би түүнийг шууд баривчлаад өрөөндөө авчирч байцаалаа. Тэгтэл чулуун доржийн ихнэр мань хүний гэрийг өдрийн 10,000 төгрөгөөр 3 хоног хөлсөлсөн байгаа юм. Тэгээд намайг итгүүлэхийн тулд талигаач байгаа мэтээр өрхийг бүтээгээд хаалгыг нь банзаар даруулаад хой талынх нь байшинд ээжийнх нь зургийг тавьж өмнө нь зул өргөд маш айхтар жүжиг тавьсан байгаамаа. Ёстой хүний санаанд оромгүйгээр сэтгсэн байгаа биз. Би ч яхав цорын ганц гэрч болох нөгөө хүнийг сайн гэгч нь байцаалаа. Гэвч тэр хүн чулуунд орчиг эхнэрийг нь үнэндээ танихгүй болох нь ойлгогдсон. Чулуунд оржийн эхнэр түүнд хандаж та ганцаараа амьдэрдэг юм байна. Би танаа гэрийг 3 өдөр хөслөх хэрэгтэй байна. Нэг найзыгаа хуурах гэсэн юм. Түүний дотны найзыг өнгөрчихсөн гэж итгүүлэх хэрэг гарлаа. Тиймээс танаа гэрийн өрхийг бүтээгээд хаалгыг нь банзаар даруулаад л боллоо гэсэн үг. Харин хой талын байшинд чинь бид ажил явдал болж байгаа юм шиг дүр үзүүлнэ. Өдрийн 10,000-аар хөслөе гэж гуйсан байна. Мөнөө хүн бас түүнд итгэдэггүй. Гэр ачаад явчих юм биш биз гэхэд яалаа гэж тийм байхад
Танаа энэ муу уранхай цоорхой гэрийг хэн тоож авах юм бэ? Гэрийн чинь барьцаанд 300 төгрөг өгье. Харин 3 хоногийн дараа наад мөнгийг чинь эргүүлж аван шүү гэд түүнд 300 мянган төгрөг тоолж өгсөн байгаа юм. Нөгөө хүнч зөвшөөрөлгүй хайчхав. 3 хоногийн дотор 30 мянган төгрөг сул орж ирж байгаа болохоор юу гэж татгалзах билээ? Хэрвээ гэрийг нь ачаад явчих бол 300 мянган төгрөгтэй хоцрон шүү дээ. Тухайн үед гэр хямдхан мөнгөний ханш өндөр байсан шүү дээ. Та тэгэд чулуун доржийг баривчилж чадсан уу? Би баривчлаагүй. Өөр хүн баривчилсан. Яагаад гэвэл би түүнд хулигтуулаад л ажлаасаа халагдчихсан юм чинь. Нөгөө наран туяа авгаан хэрэгч бас нөлөөлсөн. Чулуун доржийг хаанаас баривчилсан юм? Эхнэр нь гээд над дээр ирсэн жирэмсэн хүүхэн гээдсэндээ элдв юм чихэд бас л жүжиглсэн байгаа юм. Би чулуун доржийн ээжийг сургалж үзтэл аль 1980-аад онд нас барчихсан байсан. Тэгээд 90 оны дунд үед дахиад нас баруулж байгаа юм. Хойд талын байшинд хоолунд бэлдээд байсан 3 хүүхэн чулуун доржийн хамсаатнууд байсан байл. Болдогсон бол ийм л хүмүүсийг жүжигийн сургуульд оруулмаар юм. Ялангуяа чулуун доржийн эхнэрийг мань хоёр энэ явдлаас хойш 1 жилийн дараа Хөвсгөл аймгаас баригдсан. Би амхандаа тэр хоёртой уулзах гээд ганц худагт очсон боловч таслагдаад явчихсан байсан. Уулзсан болоо. Их л сонин хууч дэлгэх байлаа да. Гэж хуучилжээ. Чихэна. Мангууш дэрмэгэгчэр царайлаг ихнэр Баянаага гэртээ тогтоох гэж нилээд зүдэрч байгаа юмсан чи. Гэхдээ сүүлийн үед ихнэрээ зөнд нь орхиод байгаа гэсэн. Учир нь ихнэр Баянаа нь эсэн бусын ирчүүдээс саасан мөнгөөрөө мангууш дэрмэд архи аваад өгчдөг. Цаатхан ч өгсөн архийг нь дуртай наргагүй шимээдэл хэвтэж байдаг болсон юм байхаа. Баянаа хөнгөн явдалтайгаас гадна нэлээд паянтай хүүхэн ажээ. Нэлээд хэдэн жилийн өмнө тэрбээр нөхрөөсөө далдуур Чимбат хэмээх залуутай явуулдаж байгаад хүн амны гэмт хэрэгт холбогдож байсан байна. Тэр үед Чимбат нь Инх Баяр гэдэг найзтайгаа цуг байсан бөгөөд мань горволсон баваан хийсэн бололтой. Гэвч харамсалтай нь Чимбат нь секс хийсэн шөнөө гадны нөлөөтэй нас барчхан тэрэ. Үүнээс болж Баянаа Инх Баяр хоёр хүн амны хэрэгт холбогдсон бөгөөд эхэндээ Баянаа Чимбатыг Инх Баяр алсан гэж гөрдөөд дараа нь Инх Баяр Чимбатыг Баянаа алсан гэж гөрдөөд эцэст нь хоёулаа талигачийг нийлж алсан болж хувирчээ. Хэнхэн нь ёстой нэг бантан худгаж орхисон байгаа юм. Сүүлдээ мань хоёр Чимбаттай цуг горволсон бавалцаан хийсэн гэдгээ хүлээжээ. Инх Баяр бүр хэнхүний бүх сул аймаар мэдүүлэг өгсөн байх жишээт. Тэрбэр Баянаа болоо горволсон бавалцаанаар Монголдо толгой зохихоор хүүхэн. Бэд түүнийг сексийн мангас гэдэг байлаа. Горволсон бавалцаан хийх саналыг анх талигаж гаргасан. Тэр үед Баянаа талигаж бид хоёрт хандаж горволсон бавалцаан гэдэг чинь тоглоом биш шүү. Та нар ганц хүүхний умдаг аанус хоёрлуу зэрэг хийхийг горволсон бавалцаан гэж ойлгоод байна уу? Энэ бол юу ч биш. Жинхэнэ горволсон бавалцаан гэдэг чинь амар шүү гэж хэлээд л шууд ажилдаа орсон юм. Энэ ажилдаа ёстой амар юм билээ. Талигаж бид хоёрыг ёстой муужруулах шахсан. Хамгийн сүүлд тэр талигачийн аман дээр бөксөө тавьж байгаад оцгонож гарсан. Бүр амруун шээсэн гэдэл бодчих. Цаатах нь хахад цацаад сүйд болж байв. Тэгэд бүтээд үхчихсэн юм шүү дээ. Би бол энэ хэрэгт буруугүй. Зүгээр л горволсон бавалцааны хамжигчаар оролцсон гих зэрэгээр өөрийгөө хамгаалжээ. Ер нь горволсон бавалцаан гээчэд хамжигч оролцогч гол дүр гих мэтийн хэд хэдэн объект байдаг юмсан ч. Гэхдээ садар самун гээч нь нарийн ярвал гэмт хэрэг болохоор эдгээрийг объект гэхээсээ илүү субъект гэж нэрлэвэл зохино. Баянаа дээр хэрэгтэй 7 жилийн ял авсан ч ердөө 2 жил суугаад л хэрэгэ задлаад шоронгоос суллагдчихжээ. Учир нь шүүх хохирогчийг өөрөө буруутай гэж үзсэн байна. Харамсалтай нь Баянаа шоронд ороод бүр эвдрээд гарч ирсэн бөгөөд эдүүгээ аригч нөхрөө илэг бариад эсэн бусын ирчүүлтэ улаан цайм явалддаг болвоо. Нөхөр дэрмэн 2 хүүхдийнхээ их болсон Баянаагаас салах тун дургүй байдаг бололтой. Тийм учраас
Эхнэрээ хэмигэнтэй улаан цайн явалтахыг мэдсэн ч мэдээгүй юм шиг архинд ман суураад л суудаг аж. Уг нь тэр эхнэрээ нууц амаргуудаас нь холдуулах гэж янз бүрээр үзчихье. Тухайлбал талигач Чимбатыг амьд байхад нь түүн дээр очиод "Баяна бид хоёр үр хүүхэд ах үе амьдралтай болсон. Чи бид хоёрын амьдралыг битгий үрэн таран хийгээч" гэж гуйж байж. Тэгтэл цаадах нь "Сайхан хүүхнийг хэн чадaltaй нь өвөртөлж унддаг болсон цаг шүү дээ. Чамд тийм чадал байгаа юм уу? Чиний чадал чинь аль хэд ийм барагдчихсан биш үү? Адаглаад л эхнэрээ дур тавиулчих эрхтэнтэй байх хэрэгтэй. Тэгээд ч танаа эхнэр чинь горволсон бавалцаанд дуртай, мангас шиг хүүхэн гэгцэргээр даапалж байсан байгаа юм. Харамсалтай нөгөө мангас шиг хүүхэн нь Чимбатын амийг аваад явчихсан нэг тиймэрхүү. Ямар сайн даал мангууш дэрмэ хаяа эхнэртэй хандаж "Чихөө горволсон бавалцаан энтэр" гэж хэтэрхий самуурч байгаад дахиад хүн бүтээгээд алчхавт. Наад бөксө хүний ам хамар дээр тавилгүйхэн шиг болгоомж дойл бавалцаж үзээрэй дээ. Хэмээгээд Баянагийн авч өгсөн ганц 2 шил архийг уусан шиг л мансуурч суудаг болсон ажээ. Энэмитийн завхарсан гэр бүл цааш та Монголд цөөхөн төрөх болтугай. Чихэна. Санж дорж хэмээх эрийн том охин Гэрэлма төрөлхийн хэлгүй дүлийн нэгэн байж. Гэхдээ түүний ухаан санаа, цоо эрүүл, тэр бүхэл царай зүс биехаа сайтай, чухмал тостой гараар барьж тоостой газар суулгамгүй сайхан охин байж. Хорвоо хэслэнтэй гэж энийг л хэлэх байх. Тэдний хөдөөний буйдад аслагдсан суманд мал маллаж амьдардаг болохоор аав ээж нь Гэрэлмаг сургуульд явуулсангүй. Сургуульд сургая гэдч хөдөөр нь нутагт хэлгүй хүүхэд сургах тус гай сургууль гэж байх биш. Ямар ч арга байсангүй. Сургууль соёлд яваагүй болоод ч тэрүү Гэрэлма их цожиг гадны хүнээс цугтаадаг. Юм л болоо муухай хашгираад гүйчихдэг. Этгээд зантай нэгэн болж өсчээ. Төвний нэвгүй цангаас болоод хүмүүс нэг их ойртдоггүй байсан ч 16 нас хүрсэн цаг аасны эхлэн залуус түүний гоо үзэсгэлэнд татагдан янз бүрээр хоргох болсон байна. Үүнийг аав ээж нь анзаарсангүй. Гэтэл нэг өдөр Гэрэлмаг дүүтэйгээ хамт усанд явж байхад нь морьтой залуус толгойд нь уут углаад дүүрээд явчихжээ. Дүү нь баймхан настай учраас яаж чадалгүй харсаар байгаад их чийг алдсан ч тэр дор нь гэртээ гүйн ирж болсон явдлыг хэлсэн байна. Аав ээж хоёр нь сандран юун дөрөв хэсгийн төлөөлөгчдөө хэлжээ. Ингээд эрэл сурал болсон боловч хэлгүй охин тэр өдөртөө олдсонгүй. Харин маргааш өглөө нь үүрээр аимшигтай муухай орилсоор явган нүцгэн гүйж ирсэн байна. Түүнийг авч явсан залуус шунжин хүчрхийлсэн илт байв. Хэдийн улаан цагаан гэмт хэрэг гарсан боловч хөөрхий охин өөрийг нь хүчнөж доромжилсан залуусын тухай юу ч хэлж чадах билээ. Тэмээс түүнийг хүчрхийлсэн залуусыг олно гэдэг харанхуй шин өвсөн дундаас зүү хайхтай адил их л хэцүү ажил байсан нь тодорхой. Тэр цагаас хойш Гэрэлма гэрийнхээ баруун хаяанд таг дуугүй нүдээ гэлэл зуулан суудаг болсон аж. Эгээл амьд зүг мэд болсон түүнийг хараад аав ээж нь дэмээл үл мэдэгдэх залуусыг зүхэж байва. Гэтэл 2-7 хоногийн турш хоол ундж олигтой идэж уулгүй таггүй хийд суусан охин нэгэн шөнө гэрээсээ гарan алга болсон байжээ. Өглөө энэ тухай мэдсэн гэрийнхэн нь бас л хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдэж бас л өдөржин шүнжин эрэл сурал болсны эцэст голын тогоогоос өмсч явсан дээлийг нь олж улмаар 2 км орчмын цаанаас хөрч хөшсөн цогцсыг нь олсноор хөөрхий охины хойдын ажилд шуудран орцгоосон байна. Энэ явдалд хэсгийн төлөөлөгч маш их харамссан учраас яаж игээд охины хүчинд нь доромжлогч залуусыг олох юмсан гэж бодсоор байв. Аргаа барахта хулгай дээрэм танхаа хэрэгээр баригдсан залуусаас ёс юм шиг л санж дорж байгаа охины хүчинтэд чи байсан гэ бидтэй үнэн хэл хэмээн тулгаж асуудаг байсан гэж. Мэдээж нотлох баримт байхгүй юм чинь. Цаадуул нь үгүй л гэдэг байв. Тэгтэл нэг өдөр талигач охины дүү түүнд маш чухал баримт гаргаж өгчээ. Хэсгийн төлөөлөгч эгчийг нь хүчилдсэн залуусыг олох санаатай тухайн өдөр хамт усанд явж байсан 8 настай дүүтэй нь ойр ойрхон уулзаж
Чиний хчийг ямар хөө зүс царайтай хүмүүс авч явсан бэ гэж асуусан юмсан ч. Мөн Петр хүмүүсийг олж шийтгэх юм бол эгч чинь маш их баярлаад Бурхны оронд амар сайхан амьдрах болно гэж хүртэл хэлж байв. Тэрнээс болсон ч юм уу нэг өдөр хэлгүй охины дүү Хескийн төлөөлөгчдөр ирэн та миний хчийг Бурхны оронд жаргаасаа гэж боддог биз дээ. Би танд игчийнхээ зурсан зургуудыг өгье. Би игчийнхээ зургуудыг сонин тавиулахыг хүсэж байна. Та тавиулж өгөөч гэж хэлсэн байна. Хескийн төлөөлөгч бяцхан охины тэрч ирсэн алимны хайрцаг дүүрэн зургуудыг аваад үлдэхдээ хөөрхий хэлгүй охины хүчнэтсэн балмад залуусыг чухмал энэ хайрцаг доторх зургуудын тусламжтай олно гэж зүүдэлсэнгүй. Тиймээс ширээнийхээ доор гэнэггүй ихэн тавиад марчихсан байна. Бараг сарын дараа ширээн доороосоо юм авахар тонгоох үедээ нөгөө хайрцгийг олж харан санамсаргүй нээж үзчихье. Гэтэл хэлгүй охин маш сайн зурдаг байсан нь шууд л мэдэгдсэн байна. Тэрч байтугай өөрийнхөө амьдралд тохиолдсон баяртай хийгээд гонигтай явдлуудыг мөн юу хүсч мөрөөдөж явдаг байснаа бүгдийг нь зургаар илэрхийлдэг байснаар анзаарагдсан ажээ. Тэрээр зураг болгондоо өөрийгөө дүрсэлсэн байсан агаад нэгэн зурган дээр өөрийгөө голын усан дотор үгсэн юм шигээр мөн нэг зурган дээр том булш зурсан байгааг хараад Хескийн төлөөлөгч Серхийн бүх зургийг нэг бүрчлэн үзтэл өөрийг нь морин дээр дүүрч яваад хүчнэсэн залуусыг хүртэл зурсан байгааг нь гараад ирчихэв. Тэдгээр залуус түүний толгойд уут углан авч яваад тэр чиг ээр нь хүчнэсэн бололтой дүр төрхийг нь маш бүдэг зурсан байв. Нүүрэн дээр нь шүлс тусалж байгааг бас энэж хашгирч байгааг тод зурсан байжээ. Мөн тэр ташаан дээрээ тал сарн тамхтай богинохон сүултээ хүрэн морины нуруунд дээр доош харан дүүрүүлж явснаа их тод зурсан байж. Ташаан дээрээ тал сарн тамхтай огтор сүултээ хүрэн морь ундаг залууг олж авахт л хэлгүй охины хүчндэгч идгээдүүд тодорх юм байна гэж ойлгосон Хескийн төлөөлөгч ажиг сураг тавьбал лаваг сүрэнгийгч айлын том хүүгийн морь болох нь тодорхой болов. Хескийн төлөөлөгч түүнийг сумын төв дээр архитаж явахт нь барьж аван хэлгүй охины хүчнэсэн хэрэгэ хүлээ гэрчлэх баримт хангалттай байгаа гэж ширүүхэн асуухад л цаадах нь бурууга хүлээснээр 5 залуугийн бүлэглэж хийсэн хүчингийн хэрэг элэрсэн байна. Бяцхан Оливер Ларч хүүгийн алга болсонтой гайхалтай адилхан бас нэг явдал бол Каспер Хаузерийн бий болон гарч ирсэн тохиолдол юм. Норенберг хотын оршин суугчид 1828 оны зул сарын гэгээн даваа гаргийн баяр тэмдэглэж байтал хэн нэгэн нь шинэ хаалганы үүдэнд явж ядсан хачин залуу байхыг анзаарчээ. Тэрээр цэвэрхэнч гисэн хуучирч муудаад бараг салжуунах төгсөн хувцастай байлаа. Маш их хүч гарган алхахыг нь хальт харахад ядарсан тахир дутуу хүн шиг харагдаж байв. Шөнийн харуул түүнийг дуудахад залуу зогсоо зайгүй. Би эцэг шиг цэрэг болмоор байна хэмээн үглэж байжээ. Энэ богино өгүүлбэрийг хэлэхдээ өөрөө юу хэлж байгаагаа огт ойлгохгүй. Тогтоосон хідэн үгээ арай ядан давтан байх шиг санагдаж байлаа. Сэжигтэй залууг харуулын цэрэг хотын захиргаанд хүргэж өгчээ. Эцгийнхээ адил цэрэг болохыг хүссэн хүслээ. Эцэс төгсгөлгүй илэрхийлэх залууг хотын дарга бусад албан тушаалтнууд тойрон зогсно. Албаны хүмүүс ядаж түүний нэрийг мэдэж авахын тулд эцгийнх нь нэрийг мэдхийг оролджээ. Залуу тэднийг огт ойлгохгүй байсан тул түүний өмнө үзэг цаас тавихад чадан ядан Каспер Хаузер гэж бичиж хотын захиргааныхан залуугийн халааснаас түүний тухай мэдээлэл бүхий 2 захиа олжээ. Нэг нь 16 жилийн өмнө Хаузерийн их нь бичсэн бололтой захиа байлаа. Захианд хүүгээ орхихоос өөр аргагүй болсон тул олсон хүнээс 17 нас хүрэнгүүд нь Норенберг хот руу явуулахыг гуйсан байв. Тэрээр энд эцгийнхээ алба хааж байсан цэргийн 6 дугаар ангид алба хаахаар бүртгүүлэхийг оролдох ёстой байлаа. 2 дахь захианд хүүг олсон хүн өөрөө 10 хүүхэдтэй учраа залуугийн төлөө цаашдаа анхаарал тавих боломжгүй гэжээ. Хотод баяр тэмдэглэж байсан тул асуудлыг дараагийн өдөр болтол хойшлуулжээ.
Залууг тус хотын боловсролтой хүмүүсийн нэг болох профессор Даумерийн гэр рүү явуулсан байна. Залуу Лааны дөлийг барьж авах гэсэн нь Даумерийн гайхлыг төрүүлвэ. Харсан зүйлээ ойлгож дүгнэх ямар ч чадваргүй. Бүхэл мэдрэмж нь олон жил унтаж байгаад мэт санагдчих. Тэрээр хоёр зүйлийн аль нь түүнд арай ойр байгааг ч ялгаж чадахгүй байлаа. Залуугийн юм ойлгох чадвар нэраа хүүхдийн шиг ажээ. Хотын захиргаа хачин залуугийн тухай ямар нэгэн шин зүйл олж мэдхийг даалгав. Хэдэн 7 хоног болоход юу ч олдолгүй. Тэд анх юу мэдэж байсан хэвээрээ үлджээ. Залууг хотод ирж явахыг харсан нэг ч хүн байхгүй. Гэрчүүд түүнийг бүр хотын хаалганы дэргэд байхад нь анзаарсан байна. Хаалга руу дөхөж явахыг нь ч харсан хүн олдсонгүй. Хэрв хэн нэгэн харсан бол түүний говь халахаг мартах аргагүй билээ. Түүнээс гадна түүний бие тун сул муу байсан тул холоос ирсэн гэхэргүй байлаа. Залуугийн тухай мэдхийг хүсэх тусам улам мухардаж учир нь олдохгүй байсарч. Иймд Хаузерын зургийг тарааж мэдээлэл олж өгсөн хүнд маш их шан амласан байна. Нэг их удалгүй Европ даяар Каспер Хаузерын тухай мэддэг болжээ. Энэ үед Норенберг хотод профессор Даумер эхнэрийн хамт залуу хүүд хамаг цагаа зориулж байлаа. Каспер гайхалтай идэвхтэй сурагч байжээ. Тэрээр жилийн дотор маш сайн ярьж сурснаар өнгөрсөн амьдралаасаа санаж буй бүхнээ асран хүмүүжүүлэгчдтэй ярьж чадхаар болж. Гэвч түүнд яриад байхаар их зүйл байсангүй. Ухаан орхон л Каспер харанхуй нүх эсвэл зойронд хоригдож байж. Хүний яриа бараг сонсдоггүй. Учир нь түүнтэй ганц эрэгтэй хүн харьцдаг байсан гэн. Гэвч тэр хүнийг гэрэлд хизээж хараагүй тул одоо харсан ч танихгүй ажээ. Нэг удаа түүнийг чимээ гаргалаа хэмээн шийтгэх үеэр хальт харсан байна. Каспер хаана хоригдож байсан, хэн түүнийг яагаад хорж байсныг огт мэдэхгүйгээр барахгүй, яагаад түүнийг тас харанхууд байлгаж байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд ч байсан орчноос нь өөр ертөнц байдаг тухай төсөөлөл түүнд огт байгаагүй байна. Норенбергийн шинэ хаалганы дэргэд олцсноос жил орчмын дараа Каспер санаж буй бүх зүйлээ бичжээ. Бидний мэдих зүйлээс гадна зарим нэгэн зүйл нэмсэн нь маш сонирхол татгууц юм. Тэрээр цаг хугацааны тухай ямар ч ойлголтгүй, одоо өнгөрсөн ирээдүйг төсөөлөхгүй байж. Тэр байтугай хүний хүйсийн ялгаа, сексийн талаар ямар ч мэдлэг байсангүй. Амьдарч байсан харанхуй давчуу орчиндоо хизээч явж байгаагүй тул хөл дээр тогтох нь маш хүндрэлтэй байдаг байна. Энд эртлээ зөвхөн хар талах идэж ус уудаг байжээ. Эрх чөлөөтэй болсныхоо дараа хэдэн сар өвчтөй мэт явсан нь түүний ходоод ердийн хоол ундыг хүлээж авах чадваргүй байсантай холбоотой гэнэ. Касперыг олсны дараа маш олон үл тайлбарлагдах явдлууд болж эхэлвэ. Норенбергт ирснээс 18 сарын дараа 1829 оны 10 дугаар сарын 17-ны өдөр профессор Даумерийн гэрээс тэр гарч яваад эргэж ирэхдээ духандаа завчуулсан том шархтаа ирж. Касперийн яриагаар түүнийг хонголд явж байхад нь нүүрэндээ хар багтай гартаа хутга барьсан хүн дайрсан байна. Иймд хотын захиргаанаас Касперийн аюулгүй байдлыг хангахын үднэс хамгаалтын 2 хүнийг томилжээ. Дараагийн хэдэн сар тайван өнгөрлөө. 1831 оны 5 дугаар сард хамгаалагчдын нэг нь Касперийн унтлахын өрөөнд буун дуу гарахыг сонссон байна. Харуулыг гүйн ороход хамгаалах ёстой хүн нь духандаа шархагдсан байжээ. Гэвч Каспер өөрөө санамсаргүй юм болсон сандал дээр сууж байгаад ном авахаар гараа сунгах үед гэнэт халтарч унснаас ханан дөлгөөтэй байсан цэнэгтэй бууг татаж бууалд нь шархагдсан гэж тайлбарлсан байна. Профессор Даумерийн гэрээс холгүй газар бяцхан цөөрөн бүхээ хэдэн модтой цэцэрлэг байдаг байна. Зуны улиралд энд суух сандал олдохгүй дүүрэн хүнтэй. Харин өвөл нь бараг хүнгүй байдаг байжээ. Ганц Каспер л өвөл зунгүй хэсүүчилдэг байна. 1933 оны 12 дугаар сарын 14-нд Каспер Даумерийн гэрээс гарч яваад хэдхэн мөчийн дараа тусламж дуудан хаш гарчээ. Хүмүүс гүйн очтол бас л хутганы шарх олсон байна. Түүнийг 2 эмч үзэж байх үед цагдаа нар гэмтнийг хайж цэцэрлэгийг самнаж байлаа. Касперийн нуруунд хутгалсан байна. Хутга хавирганы завсар нэвтэрч зүрхний доод хэсэгт хүрчээ. Каспер Хаузер хэрэгт дурлан цугласан хүмүүс цагдаа нарын дунд нас баржээ. 2 эмч хоёул хүн амны хэрэг гэж дүгнсэн ба
өөрийгөө хутгалж үхлийн шарх олсон байх боломжийг үгүйсгэсэн байна. Гэвч 3 дахь эмч үзлэг хийгээд огт өөр дүгнэлт гаргаж солгой хүн өөртөө ийм шарх олж болно гэж үзжээ. Хэрв хүн амны хэрэг байсан бол алуурчин хизэж олдоогүй байна. Каспар амиа хорлсон тохиолдолд маш нарийн овчин зохион байгуулж амиа хорлсон зэвсгээ сайдар нуучгаад дараа нь тусламж дуудан хашгирсан байх нь. Түүний амийг хөнөөсөн зэвсэг хизэж олдоогүй юм а. Хачирхалтай явдлууд Каспарыг үхснээс хойш ч зогссонгүй. Анхнаасаа Каспарыг өмгөөлөлд авсан Норнбергийн захирагч Биндер үхлийн шарх олсныхан дараахан үзлэг хийсэн Альберт эмч, Прев эмч нар араараасаа цуван маш богино хугацаанд нас баржээ. Энэ үед тэдэнд хор уулгасан байх гэдэг сэжиг яриа гарч байв. Гэвч Каспарын хэрэг хизээж тайлагдалгүй үлдсэн байна. Түүнийг Норнбергт хаанаас ирсэн, хэний гарт ам үргэцсэн зэргийг хэнч тайлбарлаж чадаагүй ажээ. Каспартай ойрхон байсан хүмүүсийн яриагаар тэр маш ёр бишийн хүн байж. Түүнийг анх олдсноос хойш ажиглалт хийж байсан хүмүүсийн нэг болох Файербах эмч түүний тухай хэлэхдээ Каспар Хаузер байгалийн тухай болон бусад зүйлсийн тухай итгэмээргүй мэдлэггүй, огт төсөөлөлгүй байсан. Энгийн амьдралын юм болгон түүний айдсыг дөрвүүлж байсан. Би оюуны нийгмийн хөгжлөөр хүнээс маш өөр байсан нь манай гаригийн бус гаралтай хүн төрхтөө хар гаригийн хүн байж магад гэдэг бодол төрүүлж байв гэж